Монголын хамгийн намхан хүнд Орон аймгийн Чой болсон сумын малчин эчин хорлоогоог та бүхэндээ онцлон хүргэж байна. Тэрээр өдгөө 71 настай Чой болсон сумдаа мал маллан амьдардаг. Тэрээр 200 гаруй богоо ганцаараа маллаж байгаад 5 хоногийн өмнө хүү бирэндээ нүүж ирээд байгаа юм а. Эчин хорлоогоо хөл өвддөг учраас ягаан ховинг 5 жилд хаяглаж яваа талаараа ярьж байлаа. За сайн мэцхан үзэгчдээ зариг та бүхэндээ мэдээллийг Орон аймгийн Чой болсон сумаас хүргэж байна. Тэгэхээр бид та бүхнийг Монголын хамгийн намхан эмэгтэй эчин хорлоогоотой уулзалж байна. Тэгэхээр танд өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр та сайхан аварч байна уу? Сайхан аварч байна. За би яаж ийн? Би сайн уу? Би гаггүй хөл жоох юм уу? Вэн тэг гаггүй. Одоо энэ эчин хорлоо ичийн одоо ганц нөгөө нэг таяг нь энэ ягаа юм биш тий. Энэ ягаа үеэр нь олон жил болж байгаа хаа. Хэдэн жил болж байна? 5-6 жил болж байгаа. Энийг одоо төвшөөл явах уу? Тэгин. Аргал түүн натахаараа. Энэ дотроо юу? Тий. Самаа хийсэн биш тий. Энд юу байгааг нь харчлах уу? Болно. За. Эмээ утсан самаа хийдтий. Та утастай юу? Утастай нөө гэдэг. Самаа мойдор юм ийш. Тэгээ аргалаад үчин тий. Энэ утсан. Сам нь. Энэ сэрэтэй юм юу юм? Маажур. Нуруу юу? Тий. Нуруугаа маад. Утсан хувин. Тий. Үснийхэн сам байна тий. Нодийн цаас байна. За. Тий. Жожигоолгүй. Харуулчих юм тий. Тий. Сүн гарахтаа яадаг жожигоол. Ингэж тусаах уу тий. Тий. За. Энэ уянууд юу юм уянууд вэ? Чи хург ян дээр үйдгий. Чи хургнууд юу? Тата аргал энэ үе. Ой хоо тий. Таныг Монголын хамгийн намхан хүн гэж байгаа шүү дээ. Тий. Тэрийг нь хаанаас тэгж юу бүртгэлжүүлсэн? Хотоос иржил бүртгэлжлээ. Тэг чи удаж ин дөө. Өндөр нь хэд гэж явд юм бэ мэ? Өндөр одоо 70 хэдл байдаг байсан. Эчин хорлоогоо огт зүгээр соддоггүй хөдөлмөрч нэгэн өглөө 5 цагт босч цагаа чанаад гэрийнх ажлыг хэтгэ. Ягаан хувиндаа аргал хийж байгаад шуудаага дүүргэн өдөрт 2-3 шуудаа аргалт үтгэ. Хой. Дүмпүнгөр нүүрс чиргүүлж оруулаад галдаа хий. Хонг энэ хувиндээ дүүргэж байгаа тампон зөөж хийж байгаа дүүр. Өвөрдөө шуудаа тааргалаа яаж авчирдаг юм? Чин. Чирсэрээ өрөөдөг юм уу? Ингэж төрчдөг. Хоногийнхоо төлөв болтод бэлдээл. Ер нь хүн өдлөөнтэй ах зүгээр идэг баг тий. Бүр өдлөхгүй сая тоног суугаад яач вэ? Өнөө хуулийн зүйл хөдлөлт өвсөд идэв. Жохон хөдлөд ивэл гаахгүй. Өдөр болгон. Үнсээ хайн гэж. Дүрч юм ш тий. Ягаад хөөндөө бонд хийчих. За би эднэрийг хич. Энэ бас хатчих. Сайхан хатчихжээ. Тий. Уянаас хатсан байна уу? Оо. Энэ нөө симүү гэж. Энэ бас хатсан биш тийм энийг хийчихв. Хатсан байна хий. За. Сүлгэл. Энэ арай хатааг байх шиг байна. Тий. Ингээд тампот тайчида амархан. Нөө хаал. Одоо аргатуу. Энүүгээр байна. Түмэр. Одоо нөө газар нийлэлтэй болохоор бас явж барагдахгүй юм шиг нэмээ тий. Тий. Миний мундаг газараа тойроо төвчдөг юм уу? Тойроо ганцаараа. Тойроо. Өдөрт хэдэн шуудаа аргалт өгөх юм бэ? Мен 2-3 төгөө.
2 3 шударга. Тий. Тэгвэл дүүргээ зарим тавьдтий ороо хүү ирээд хооныгасанга батар төгтгий. Түүний өдрийн ажил үүгэж дуусахгүй. Ихийнхээ сүнд цадахгүй байгаа хураг ишгээ сүү халааж өгчдөг. Хамгийн сайхан уйлрал хаврын уйлрлаа. Шинтүүл гарч ирээд гой байдаг хэмээн хуучиллаа. Хоёр хураг 4 5 ишиг өгчдөг юм. Сүүлээс гээд порорны сэлээр л өгчээд тавьчих. Нашир миний ханашир ма. Мижана наш. Наш. Ой нашир жан. Миний ханаад. Миний ханаад. Жана ирснүү. Миний ногооно яасан бэ? Хураг яатсан бэ? Ма. Сера. Сера ма. Эдлэн уучаа хүүгээд Ма, сера ма. Ма. Энэ хар мөн юм уу? Мөн. Гитчүүсүү. Өөр олон талаас ирээд. Тий. Охин ирээд утсан өмсгөд атарч гисэн. Бичэн орлогоог ах дүү нар нь хот руу авч явж олон сонирхолтой зүйлс үзүүлсэн талаар ярьж байлаа. Хамгийн таалагдсан зүйл нь Шүлдэндөө гэдэг газарт цойвон идэхэд гоё байсан талаар ярьлаа. Тэрээр залуудаа ойдолчин болно хэмээн мөрөддөг гэжээ. Хот орж исэн үү юм ээ? Би нэг орсон. Нэг л одоо юу? Ямар юм бэ? Гоё үлээ. Удан сайхан байсан. За хот орж юу ийсэн юм бэ? Юу ийгүү зүгээр хамаатангаараа очил хамаатангууд садан төрөл дүүнер маань машинтаа автахгүй л гандан үзүүлнэ юу онгоцны буудлыг үзүүлнэ гэд нам аваад явдیں۔ Би 5-таад 5-нд ирсэн. Тий. Хамгийн гоё таалагдсан юм нь юу исэн бэ? Үзүүлсэн юм Тэгээ ганцхан л орвол бис шилдэндээ ч юу юм гоё хоолтой орвсаа. Шүлэндөө дөө. Тий. Ямар алигдсан? Цууч. Тэр газар нь хамгийн гоё таалагдсан юм уу? Тий. Дэлгүүрүүдээр орж илсэн зөндөл жимс ногоо харагдаж илээ ах уу гэд манай дүүнэр тийдий аваагүй. Хөдөөний юм болохоор тийм нарын ногоо юу идчихээд. Та юунд дуртай вэ юм ээ? Би юу? Тэр усан үзүнгэл одоо их дуртай шүдгүү хүн цаахан юм. Хэд гоё юу? Тий, гоё шүүстэй. Эмигийн залуутад нь одоо мөрөөддөг хамгийн том мөрөөдөл нь юу исэн бэ? Би одоо их юм ойдаг байсан. Юм ойхийг л их боддог. Юм ойх л их дуртай хүн дээ. Бэси одоо нүд харахгүй шүд байхгүй утсан юм тасч чадахгүй. Ойдолчин болох мөрөөдөлтэй байсан юм уу? Тий. Тэгээ хизэнээс та мал дээр гарсан юм бэ? Оо би 80 хэдэн он л хүүхэд сургуульд ороод тэгээд энэ дан мал дээр байсан тийм юм. 10 жилийн 2 хүүхэдийг сургуульд ороход л сумд байсан тэнэс дандаа хөдөө мал дээр. Аав ээжич мал дээр бич мал. Мал малхад юу нь ямар хөө вэ? Та ер нь мал маллах дуртай байсан уу? Малын тэрэгд байх дуртай байсан. Сургууль суйлд яваагүй дээ минь нэг айлын 8-ны нэг охиноор цагаан толгон 35 үсэг заалгаад тэрийгээс сураад нэр усаа мэднэ өнөө уншуулж уншчихна. Жижигэн штэ юм ээ. Тэгэхээр нөгөө хүмүүс өхөөрдөг ч юм уу те. Ер нь ийм тохиолдлууд хэр их тохиолдож исэн бэ? Зөндөд. Одоо харин их сургаалтай үлжээ. Тэнд явсан ч юм антин хаахад шоолжвар шаваарлдаж гүйж ирэхгүй болсон. Шаваарлдаж гүйж ирдэг гэсэн. Тий. Сургуулийн хүүхдийн 30 уралдаа тавгүй. Тэгээ одоо ирчээ юу хүү? Шамбаарлаж ирчээ юу хүү? Ой, янз бүрийн юм хэлдэм дээ. Таргун гөгсөлгөн, таргун хөлийг бахилддаг байсан. Одоо тэгэх болсон байна лээ. Сайхан. Хиттэй байсан та? Би одоо 10 эдтэй байсан юм уу? Тэгсэн. Тэр үед сэтгэл санаагаар ундаг байв уу?
Одоо ер нь нөгөө хүмүүсийн юу хандлага гоё болчих юм ээ. Их гоё бол сургаалтай. Ижин хорлоогоо ганц хүтээ түүний хүүг Балчир гэдгээ мөн л чой болсон сумынхаа төвөөс холгүйхэн их нэртэйгээ мал маллаа амьдэрдэг. Балчирын гэр бүл хүү охинтой том охин тусдаа гарч хүүхдүүдтэй болсон бол баг нь Дархан хот руу ажиллахаар явжээ. Хэр их хугацаанд одоо ганцаараа мал дээрээ байсан юм бэ? Бид одоо 2 жил гарсан болж байгаа. Мал энэ охин маань айлуутсаар эмээ ганцаараа Эмээ ер нь охиноо санаж байгаа юм байна да тий. Охиноо санахаараа хоолой зангираад шүү дээ. Охин нь яг хаана үдгийг ач охин юм биш үү тий? Ач охин хаана үдгийг? Өөргөн сумын бартай. Хүүн болохоор хаана үдгийг? Дархан готод. Тэнд замын ажил хийж машин том тэрэг барьж байгаа. Цэргээс ирээд явсан 4-5 жил болж 4 жил. 4 жил ирээгүй юм уу? Ирдэг юм ажилдээ. Амраад чөлөө аваад. Уцаар ярьж гин үү хүүхд? Ярина. Юу гэж юм? Ихтэй ажиллаа хийж байна л. Би мөнгө аваад нэгж явуулдаг. Тэгээд та юу? Тий. Хэдэн нэгж явуулах вэ? 15,000. Наашаа ирнэ гэж гин үү эсвэл Дархан хоттой байна гэж гин үү? Ирнэ гэж илээ. Өөрөө нэг машин авсан. Тэгээд одоо нэг машин авч өгнө. Аавдаа нэг машин авчирна. Тэгээд ирнэ гэж. Имэдээ юу авчирна гэж? Эсвэл нэг юу атар. Өөрөө л ирчихвэл гоё. Гоё. Ер нь одоо ач охин ач хүү хоёртойгоо ер нь нэмээ хамт л ах юм бол тэнд гоё нөө. Гоё. Ганцаараа цаашид байх уу эсвэл дандаа хүүхдиндээ байх уу? Ганцаараа үлдээшээ үлжээтэй гашаас арвцтай тэн дээр очсон тэ гэрээ. Хүүч амраад ирэх юм баг тэ. Дархан готос. Удаан үргэлжилдэг өвчтнүүдээс ялгаатай гэж мэдээлжээ. Ичээ орлогоо радиогоор улс орон гадаад улсад болж байгаа мэдээллийг сонсдгоо. Түүний хувьд радионыхоо батарейг гамнаж өдөрт 2-3 удаа л сонсдог юм ярьж байлаа. Нөхцөл байдлыг Америкийн нэгдсэн улс хятадын өрсөлдөөн, улс хоорондын өрсөлдөөн гэж тодорхойлжээ. Та зурагт үздэг. Би зурагт нэг үздэг. Хараад юу л их сонсдог. Радиогоор юу ярьж? Энэ газар моменттэй байх шиг байхад орсморсоо би тэр үг сонсдоггүй. Мэдээл хаяа. Цаг уурын мэдээ сонсно. Өглөө 6-аад 7 өдөр 12 3 цаг тэгээд батарейгаа хайрлаад дараад байна. Энэ баригдад Америкийн нэгдсэн улсын манлайлал дэлхийн хамтын нийгэмлэгийн энх тайван хөгжим цэцэглэлтийг хангадаг байсан үеэс Америкийн нэгдсэн улс хятад улс хоорондын өрсөлдөөний үед жинхэнэ утгаараа шилжлээ хэмээн тэмдэглэжээ. Готлнуудыг нь хаана хилэгдэг вэ? Хэдэн хайрцамаар өмсдөг вэ? Готл нэг өөр юм шүү дээ. Манай дүү захиалгаар тэр готос хийгээд явуулдаг. 3 дээл нэг готл явуулсан. Энэ нөгөө нэг готл юм. Ямар би хайрлаад би нэг хаяа гацаа ийчээс явахтаа өмснө. Гэртээ үл өмсөхгүй. Та өнөөдөр гоёод энийг өмсөн юм уу? Гоёд мөнгө төгрөгөө авах сум явахтаа өмснө. Тэгээ өөр өнөөдөр нөгөө бид нарыг ирнэ гэж сонсоод өмссөн юм уу? Хүн орд гарахгүй, хүн харж барахгүй юм бэстэй өгөө гэрээс гарахгүй. Хүмүүс ирэхээр гоё. Гоё. Хүмүүс хүрээд сум момоос ирэхээр та баярлах уу? Тэгин. Ер нь сумаас хүн авд ирж гин үү? Хаяа ирнэ. Манай багийн дарга энэ төр ирдий. Засаг дарга энэ төр. Цагаан сарын ирж их юм атарч өгсөн над билгээс. Хүний өслөн болж байна юм. Тий, хүн зөөхөн харагдаад. Мортой хүнч бариг байхгүй мотоцикл машинтай усууд харагдаад. Татараа. За. Мөнгөд байт.
Таацсан бихгүй тийц. Хий ч юм. Тийм. Гоёныхан дээл шүү дээ. Олон бахаа. За. Имэд баярлаа. Эрүүл энхийг хүсье. За баярлалаа. Дүүнэгтэй тэгсэн эрүүл энхийг бүгдээ хүсье юм ээ. Их баярлалаа.